Сайн байцгаана өрхөн хүнд үзэгчтэй та бүхэн амралтаа идухтаа сайхан өнгөрүүлж байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз MNB Спорт сууг үзэгч та бүхэндээ Францын баруун эргийн Сант Мало хотноос энэ удаагийн спортын онцлог зочны ярилцлага төлөвлөж байна. Сагсан бөмбөгийн алдартай тамирчин Ванчгийн Төмөрбаатар мастер маань оролцож байна. Ингээд Атлантын далайн баруун эрэг дээр уулзж байна. Сайхан уулзалт байна. Европ төвд хэдэн жил амьдарч сагсан бөмбөгнөөсөө ер нь салсангүй зүрх сэтгэлээ холбосон хэвээр байна. Европ төвд 2005 онд гарч ирээд тэрнээс хойш 21 жил амьдарч байна. Эхлээд Италид амьдраад дараад нь Бельги, тэгээд Швейцар гээд тэгээд одоо Францын Иренс хотод ирж амьдраад одоо ирсэн цагаас л сагсан бөмбөгтэй холбогдоод анх эхлээд уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байхад нь Португалгүй байхад нь ийм Португал байдаг гэж Португалын хүртэл цэвэр болдоо захиж 2 Португал авахулж тэрнийг хуйлж тэр тэмцээнд анх эхэлж Бельгид дуулсан элчин сайд онон гэж хүн байсан. Тэрний нэрмжтэй цомын тэмцээнийг анх эхэлж зохион байгуулахад анхных нь Португалтай тэмцээнийг анх удаа албан ёсоор хийж тэгж эхэлж байлаа. Одоо бол бүр хүүхэд залуучууд өсвөр үеийн насан туршид мастер англи болоо зохиогдоод байна шүү дээ. Анхны түүхүүд та өөрөө тоглож ирсэн баг, дараа нь зохион байгуулсан одоо залуучууд аваад явж байна. Анхны энэ Европын сагсан бөмбөгийн холбоог манай Батөлзийн мастер маань анхлан үүсгэн байгуулсан. За тэгээд Польшид амьдардаг Гамбол тэгээд залуу ингээд байж байгаад 11 оноос би хамтарч ажиллаж эхэлсэн. 11 онд одоо Алтан газрын Увс аймгийн Бинтэр спортын газраас 90 жилийн байгаад тодорхойлоо. Тэгээд тэр шагнал маань ирсэн. Тэгээд Алтан газрын нэрмж тэмцээнийг зохион байгууллаа. Тэгээд тэрнийгээр Батөлзийн маань Өнгөр улсад амьдарч байхдаа ирж оролцсон. Тэгээд тэр үеэс одоо ингээд чи сагсан бөмбөгийн улсын шүүгч хүн одоо чи тэмцээн уралдааныхаа техникийн далаа хариуцаад аваад яваараа гэх. Тэгээд тэрнээс хойш бас олон жил яваад 16 онд Дасторж мастер маань Европт ирээд Дасторжтой хүлээлгэж өгөөд Дашаа маань 4 жил хийгээд дараагийн сонгуульд нь одоо Эрдэм гэж залуу сайхан аваад явж байгаа. Ингээд үе үлрээд одоо энэ Европын сагсан бөмбөгийн холбоо одоо 3 дахь үедээ удирдлагын шилжээд явж байна да. За 3 дахь үедээ Европт маш олон монголчууд ир тоглосоо. Та өөрөө сагсан бөмбөгт анх орсон тэр түүх нэлээд дээшээ яригдах. Нутаг ус сайлуулээ. Аав ээж ус спортын хүн байсан уу? Анх яаж одоо Увс аймгаас хот руу оров, спорттой яаж холбогддог бол сайхан түүхүүдийг энэ зочноор үзэгчтэй сонирхолтой. Хувь тавилангаар одоо энэ сагсан бөмбөгийн спорттой одоо миний амьдрал холбогдсон гэж бодож явдаг. Миний ээж хөнгөө атлетикийн Зээрэнцэг Бөөрөнцөг төлөвлөлтийн тамирчин 57 оны Бүгд найрамд Монгол ард улсын аврах шалгаруулах тэмцээнд 2 дугаар байранд орж мөнгөн медаль авч байсан. Ийм сайхан ээж байсан. Тэгээ ээж маань намайг одоо 5 дугаар ангид байхад анх эхэлж надад зөвлөө. Чи одоо ингээд тамирчин болох гэж байгаа юм бол өглөө эрт босч гүйж явах хэрэгтэй. Би засгал сургууль хийж явах хэрэгтэй гэдэг. Тэгээ тэр үеэс л одоо би өглөө болгон тогтмол өглөөний зарайтга хийж анх эхэлж спортыг хийсэн. Тэгээд дараад нь 76 оны финиш шүрхтэй спартакиадаар Увс аймгаас тоглоо, баруун бүсээ шалгараад улсад орж ир тоглоод. Дараад нь 78 оны залуучуудын улс аваргаар 11 сард Улаанбаатар хотод зохион байгуулалтад Увс аймгийн баг 4-р байранд орсон. Энэ тоглолт бол надад хамгийн сэтгэлд хоногшсон ийм уралдаан тэмцээн байсан. Яагаад гэвэл би 18 настай хурц ирээд Бүгд найрамд Монгол улсын залуучуудын шгшээ баг гэж нэрлээд Увс аймгаас манай Натамт ирж тоглосон манай найз Хөрлөбаатар бит хоёр залуучуудын шгшээ багт орж тоглоод Ахмад мастеруудтай тэмцээний төгсгөл нөхөрсөг уулзалт тоглолт хийсэн. Энэ тоглолт бол үнэхээр энэ сэтгэлд үлдсэн. Хадгалагдж явдаг ийм сайхан үйл явдал байсан. Тэгээд л эргэлт туцалдгүй сагсан бөмбөглөгөө орсон да. Тэр үеийн тоглолтын нөгөө Монголын та сэтгэл зүрхэнд хоногсон гэхээр тантай тоглосон тоглогчид тэр үед тоглож байсан 78 он шүү дээ. 78 онд манайх чинь Дархан хотын багтаа хөрөл медалийн төлөө тоглоод хожигдсон. Тэгээд 4-р байранд ороод тэгээд нутагтаа очиод тэр бөмбөгтэй зураг манай багш нэг дурсгалын медаль, хөрөл медаль дурсгасан манай багт тэгээд тэрнийг бөмбөгөн дээр туузан дээр зүүж байгаа зураг авахулж ялээ. Тэр зургийг авахуулаад бас тэр үед бас спортын мэдээ сонинд бас
тухайн үед 10 дугаар ангид манай параллел ангид байсан. Тэр үе одоо идэвхжин бичгч. Одоо идэвхтийн сурвалжлагч гэсэн үг шүү дээ. Одоо Гамболд гэж, Зодын Гамболд гэж залуу миний тухай өсгөрөөдөвтэй тамирчин гэж спортын мэдээ сонд жижигхэн стати анхаг хэлж хэвлүүлээд тэрэн дээр одоо гол 3 юмыг онцолж бичсэн байдаг. Нэгдүгээр Төмөрбаатар найдвартай, хоёрдугаар туршлагатай, гуравдугаарт нь одоо юмд энэ шударга одоо ийм хүнд одоо цаашаа хол явах байхаа гэсэн тийм утга санаагаар энэ спортын мэдээ сонд анх эхэлж гарч байсан ийм төвхтэй. Тэгээд миний сайхан багш нар одоо зарим нь хорвоогоос халиа явсан сайхан багш нар маань энэ багийн амжилт гэдэг чинь багийн уур амьсгал, багийн энэ нөхөр шиг одоо энэ халуун дулаан уур амьсгалаас л одоо багийн амжилт нь гол нь шалтгаалдаг гэж би бодож явдаг. Багш нар юм байвал багийн андууд юм байв. За тэр үед одоо Натаа хамт алдар нийгэмлэгт 3 жил тоглосон Жүгнэгийн Хөрлбаатар гэдэг спортын мастер байна. Увс аймгаас тоглож байсан Мигмар Жав, Бацуур, Сүхбаатар, Цэрэн Чимд, Алтан сүх гэх. Тэгээд одоо ер нь тэр багаас минь бас нэлээд хэдэн хүн бурхны оронд явсан. Одоо ингээд бодоход одоо тэр найз нөхдөдөө одоо хаяа зураг хараад дурсч явах юм да. Одоо миний анхны багш бол Долгоржав багш гэж одоо Увс аймагт одоо 80 гараад явж байгаа ийм сайхан багш эмэгтэй байдаг. Тэгээ миний анхны биеийн тамирын багш бол Уртнаасан гэж багш байна. Тэгээд дараад нь намайг яг жинхэнэ 9-р ангид байж байгаа чи одоо энэ олон юмд оролцоод байдаг энэ сагсан бөмбөгөө дагнаж хөөсөн дээр шүү гэж намайг анх эхэл сагсан бөмбөглөө чиглүүлсэн хүн Намжил Сүрэн гэж одоо Америкт хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа ийм сайхан 3 багш миний анхны багш нар байгаа. Тэгээд дараад нь намайг 78 оны залуучуудын улс аврагт намайг дасгалжуулж урсан Сүхбаатар багш маань. Мага багш, Сүхбаатар багш хоёр багшийн дээдийн нэг ангийн хоёр. Хоёулаа тэр жил төгсөөд нэг нь Дарханд очиод нэг нь Увс аймагт очиод тэгээд эргээд намарн залуучуудыг аваад залуучуудын тэмцээнд очиж тэгээд бид нэр тэр тэмцээнд нь оролцож байсан ийм сайхан төвхтэй. Алдрын онжуу тэгээд одоо спортын онцлогтой сайхан тамирч тэр дундаа сагсных ингээд дурсамжууд их байгаа даа. Алдар гэдэг чинь одоо тухайн үеийн Монголын шигшээг бүрдүүлж исэн нэг хэсэг тэнд байсан гэдгийг хүн бүх хүлээн зөвшөөрдөг. Тэгэлгүй ах одоо тэр алдар нийгэмлэгч чи одоо намаагсан байж байхад одоо Монголын шилдэг мастерууд байсан. Одоо манай Цэвэр бол байна, Талигач Мэд сайхан байна, Талигач Чой байна. Тэгээд миний дээдлийн оны 78 оны цэрэг Хунгуугийн Бат сайхан, Юмдын Лоржийн Жигжит Сүрэн гээд хоёр сайхан мастер Натаа хамт нэг тушаалаар мастер болж байсан 82 онд. Ийм сайхан мастерууд та хамт тоглож байсан. Дээрээс нь одоо миний дотны найз алдарт 3 жил болохтой өстой үү зайгүй найз байсан. Одоо Хинтээ аймгийн Харьяат Баатар болд гээд одоо миний сайхан найз одоо бас бурхны оронд явсан. Тэгээд одоо Сулгаа Лагаа гээд найрамдал тоглож байгаад ерөнхийгийн сургуульд орсон 5 сүрэн маань байна. Ийм баг тамирчтай хамт нэг цаг үед нэг тоглож одоо тухайн үед одоо улсын чанартай улсын аврах салгаруулах тэмцээн хотел чанартай тэмцээнүүдэд анхаарч ийм мундаг мастеруудтай нэг баг болж тоглож байсан. Ийм хувьтай надад тохиолсон би одоо баярлж явдаг. Сагсан бөмбөгтэй баярлж явдаг. Алдар нийгэмлэгийн дасгалжуулагч Аяр-Зон багштай баярлж явдаг. Ийм л төвхтэй. Алдар гэж яригдана. Тэгэхээр та хотын аврах, улсын аврах тоглоно гэж ярихаар алдрын цаана бас олон багууд байгаа шүү дээ. Тэнд бас ямар багууд тоглолтууд хаана явдаг вэ? Нэгэнтэй л төвх рүү орж байгаа учраас. Тэгээд алдар нийгэмлэгчийн тэгэлгүй армийн аврах гэдэг чинь бас маш мундаг том тэмцээн болдог байсан. Би анх эхэлж ирээд цагаан хооронд 169 дугаар ингээд хөрлөө битэр аюур багш битэргээд тэнд хуваарлуулад карантинлэгдээд тэндээс карантин дуусгаад 3 хоноод битэр пүүгэгээ өрөөд алдар дээр 82 79 оны 8 сарын 27-нд байхаа. Алдрын спорт ороотод палатканд байхад нь битэр ирж байсан ийм төвхтэй. Шигшээ баг бол 8 хүний бүрэлдэхүүнтэй. Цаана дахиад 3-4 баг одоо бэлтгэл байнгын бэлтгэлтэй одоо барилгын цэргийн баг, зүүн баянгийн баг гэдэг одоо энэ том нэгтгэлүүд анги нэгтгэлүүдийн хороонуудын багууд чинь бас их мундаг багууд байсан шүү дээ. Тэд нэр чинь бас тоглож байгаа баг одоо
алдрын шигшээд дээр хаяа ирж бэлтгэл хийдэг тийм сайхан тоглогч нар бас зөндөө байсан. Тэгээ тэрэн дотроос шалгарч одоо улсын аваргад 80 оны улсын аваргад 79 оны хотын аваргад 80 оны хот улсын аваргаар орно гэдэг чинь одоо бас л их өрсөлдөөн дунд энэ амьдралд үргэлжилж тэр тэмцээнүүдэд өөрөө одоо ингээд оролцож ирсэн юм төвхтэй. Амьдрал үргэлжлэнэ гээл таныг ярингуут л бодогч юм л ганцхан сакс тоглол яваад байхгүй шүү дээ. Сурна, боловсрон, ажиллана, мэрэгжил юу ах вэ, гэр бүл гээл бүх асуудал зэрэгэл явж байсан баг. Тэгээ амьдралынхаа бас он дарааллуудаар бас үзэгчтэй сонирхол бас таныг нэг том өндөр саксчин байдаг л гэж мэдээд байдаг. Тийм. Тэгээд алдрын нийгэмдгээс халагдаад багшуулал намайг алдарт ахлагчуулах санаатай байсан. Октябрийн оройн шагдар гээд миний найз багшин дээд төгсөөд намайг халагдж явах үед 2 дахь жилдээ ороод ажиллаж байсан. Тэгээд шагдар маань намайг хамгийн гол нь бас нэлээд өрсөн, ярилцсан хоорондоо. Тэгээд би ч гэсэн бас өөрөө ер нь бие дайж шин багт орж шин хамт олон дотор орж тоглоё гэдэг. Тэгж зориглоод багштай хэлсэн. 82 оны улсын аварга дуусаад алдар дээр ирээд заа багшаа би одоо ингээд Октябрийн оройнд одоо ингээд тоглоё. Би одоо ингээд цэргээс халагдаад би чи халагдаагүй байгаа шүү дээ. Нөгөө цэргийн батлах дээр тамга дарж намайг алуу ёсоор халаагүй байсан. Тэгээ би одоо энэ цэргийн батлах дээр алуу ёсоор тамгаа даруулж одоо халагдахгүй болохгүй дээ багшаа гэнэ. Тэгээд алдар нийгэмдгийн тамгыг миний цэргийн батлах дээр дарж байгаа тавхаа хурандаа гарын үсгээ зурж байгаа. Ингээд би цэргээс халагдаад 82 оны 10 сараас эхлээд Октябрийн оройнд Харьяалтай. Тэгээ харьяалтай тоглож эхэлсэн. Тэр үед замчин клуб Октябрийн оройнд харьяалагддаг байсан. Тэр үед чи одоо жил 4 удаа зэрэг цолны комиссын хурал болдог. 9 сарын хурлаар 3 дугаар үйлдвэрлэлийн хурлаар надад Октябрийн оройноос спортын мастер тодорхойлоод явуулсан чинь ажил хийгээгүй хүнийг тодорхойлцсон байна. Нэг хаснаг хасаа явуулсан. Ажил хийгээ. Зэрэг санагдаад ажил. Ажил би арай ажилд орж амжаагүй байсан. Тэгээд тэрнийг шаага над дээр хэллээ. За ер нь ажилд оруулахгүй бол хурдан оруулахгүй бол болохгүй юм байна. Чи барилгын техникумд чамайг ярьж байгаад оруулчих гэх. Тэгээд би ч бас дуртай байсан. Яагаад гэвэл барилгын техникумын одоо орлогч захирал нь даваа гэж хүн миний нах шигчийн нөхөр нь ажиллаж байсан. Тэгээд би бас ер нь даваах тэнд байгаа чи хүргээ ах маань тэнд ажиллаж байгаа юм чи ер нь орвол орчээ гэдэг. Тэгээд барилгын техникум геодезийн зурж 2-ын Б гэж ангид орлоо. Тэгээд ороод намар нь байж атал намайг нэг оюутнууд ажилд явдаг. Намайг явуулахгүй хот улсын аваргад чөлөөлүүлнэ гэдэг шагдар чөлөөлөд аваад үлдсэн. Би аж ахуйд явсангүй. Тэгээд тэр үеэс л эхлээд Октябрийн оройн хамгийн анхны миний бид нар Октябрийн оройныхаа багтаа тоглосон багт найрамдлын сарын тэмцээнд 3 дугаар байранд ороод тэр үед хотын биеийн тээврийн спортын хороонд ажиллаж байсан нэргүй Шаагагийн ангийн 2 залуу. Бид нэр хамт 25 дугаар гонцонд очиж хоол идээд анхныхаа тэмцээнд амжилттай боллоо. Цаашдаа сайн болох юм байна. Тэгээд хоорондоо ярилцаад ингээд түүх эхэлж байсан түүхтэй Октябрийн оройнд тоглож эхэлсэн түүх. Та Европт маш олон жил за Милан гээл Швейцар гээл ярьж байна. Энэ болгонд сагсаа тоглосон хүмүүстэй найзсан нөхөрсөн эргээд таныг нөгөө монголчууд маань энд тэмцээнд орох гол ирдэг, аялах гал ирдэг, маш олон хүн ирдэг. Бас тэр ирж байгаа монголчуудтайгаа ямар харьцаатай тэрэн дунд та бол сагсаа нэлээ онцолдог. Тэрийг ч бас хүмүүс мэдж байгаа. Энэ талаараас тэр дотн сайхан харьцаа монголчуудаа дандаа л спортоор харьцаж исэн. Тэр сайхан дотн харилцаануудын талаар үзэгчтэй сонирхуулаач. Нэгэнтэй л хоёулаа Европ тэр Атлантын талаар иргэдэр сууж байгаа юм чи. Спортын тамирчин байна гэдэг бол ер нь олны нүдэн дээр байх хэвээр байдаг ийм амьдрал. Тэгээд энэ амьдралыг бол бас зөв зүйтэй авч дараач үедээ уламжлуулах энэ уламжил үлгэр дуурлуулах энэ тал дээр би өөрийгөө бас хэмжээнд бодож явдээ. Тэгээд одоо тэгээд ч юм уу одоо ингээд хүмүүсүүд хүн ичгсэн хүндэл юм хэлдэг шүү дээ. Одоо би тэдэд нэг очихнаа төмрөө чи нэг ажлаа зохицуулаад нэг би нэг тийм ажилтай гээд одоо над дээр Швейцарт байхад одоо
олон төрлийн спортын хүмүүсүүд уралдаан тэмцээн олон улсын арга хэмжээ тэгээд олон улсууд ирж байсан. Тэгээд тэр болгонд л бас чадах ятгаараа бүгдэнд нь ингээд туслаад явж байсан. Цог эрдэн гавьяат хурандаа найз маань найз маань одоо 2000 онд энэ залуучуудын олимпиаар ирсэн. Тэр үед би бас цугангаа аваад сүйтэй цагаан аваад очинд өглөө. Тэгээд тэр үеэр бас сайхан уулзалдаад цог эрдэн маань бас манай гэрээр хурцрээд бас бүтэн шөнжингөө хоёулаад сагсаа яриад цог эрдэн чи одоо 2005 онд увсад очсон шүү дээ. Одоо мага багш аюур багш эднээс увсад очсон. Тэр үеэд бид хоёр дурсаж яриад тэр үед нь би яг тэмцээнтэй байгаа тэр үеэр нь ирч чадаагүй ноод нөгөө худалдааны сургуульд сурч байхад би олон улсын сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Тэрэнд би Новогийн оюутны багт орж тоглоод хүрэл медаль авсан. Тэгээд би дөнгөж эхлээд амралтаараа ирээд нэг арга хэмжээ зохион байгуулад би өөрөө тэгээд нэг ивент хийх улсуудыг урьж авчирээд нэг орой хоолнд оруулаад тэгээд сайхан суугаад ярилцаад одоо энэ ийм лигийн том тамирчид ирэх гэж байна. Тэгээд энэ арга хэмжээг та нар ингээд ивент хийх өгөөч гэдэг эхлэлийн тавьж өгөөд өөрөө нэг $100 хандив болгож өгөөд тэгээд би нөгөө өөрөө бэлтгэлтэй учраас яаралтай буцах хэрэгтэй байсан. Тэгээд Новосибирск рүү буцаад тэгээд манай хэд тэр Улаангомд лигийн 2 баг нэг багийн мага нэг багийн цог эрдэн найз маань ахалж очив. Ийм сагсны мундаг тамирчид дасгалжуулагчид тэр баруун хязгаарт миний цэнхэр нутагт одоо очинд одоо баг их бэлгшээд байна. Тэгээд тэрнээс хойш олон мастер төрлөө ийм авшигтай ийм үйлдэл тэмцээн болж байсан. Энэ талаараа ингээд ярилцээд өшөө яриул одоо бүр их олон юм бай. За баярлалаа. Усын цэнхэр хязгаараас төрсөн. Хяргас нуурын ирэг дээр өсөж торинсон. Энэ сайхан залуу маань өнөөдөр Францын Мала хотын ирэг дээр Атлантын далайн ирэг дээр ингээд үндэснийхээ олон нийтийн телевизээр сэтгүүлч, дуран бүтээлчтэй ярилцлага хийлээ. Монголын сагсны бас сайхан түүхийг өчилсөн, Европт ирсэн монголчуудад тусалсан сагсан бөмбөг энэ хүний амьдралын утга учир байлаа. Ингээд сайхан ярилцлага хийсэн танд баярлалаа. За баярлалаа. Та нарын цаашдын уран бүтээл, ажил, амьдралд одоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Монголын минь заяа өөдөө байх болтугай. За баярлалаа. За энэ удаагийн спортын онцлог зочин маань Монголын сагсан бөмбөгийн алдартай тамирчтай нэг. Бүгд найрамдах Монгол ард улсын сагсан бөмбөгийн спортын мастер Ванчин Төмөрбаатар байлаа. Ингээд Монголын сагсан бөмбөг Вандан Бадраг танд эрүүлэнхийг хүсье. Сагс манд тугай, монголчууд манд тугай дэлхийг тойрон аялж амьдарч байгаа монголчууд маань эрүүл сарвал оюунлаг сагсан бөмбөгийн спортоор хичээлцгэх болтугай. Баярлалаа. Баяртай.